Сайн байцгаана уу? Улан байна. За энэ удаагийн маань дугаараар нийслэлийн ерөнхий боловсролын 23 дахь сургуулийн англи хэлний багш Ласлма багш маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Та бүхнийг намайг хүндэтгэн өрсөнд баярлалаа. Тэгэхээр нийслэлийн ерөнхий боловсролын 23 дахь сургуульд англи хэлний багшаар за одоо 22 дахь жилдээ ажиллаж байна. За энэ хугацаанд одоо маш олон сурагчдыг одоо англи хэлний дөрвөн чадвараар хөгжүүлэх, ялангуяа одоо унших одоо суур чадварыг хөгжүүлэхээр маш их зорж ажилласан. Хамгийн одоо ололттой сайхан аргыг манай Lingors байгууллага одоо санал болгож анх одоо 2020 оноос одоо багш одоо өөрийгөө бас хөгжүүлэхээр одоо мянган багшийн марафон уралдаанд бол анх оролцож энэ байгууллагатай ингэж хамтарч ажилласан. За тэгээд мянган багшийн уралдаанд одоо бас оролцоод 200 хэд түлээ орж исэн юм аа. Тэгээд тэн дээрээс айгүй гой урам аваад энэ ер нь айгүй гой бас энэ унших чадвар одоо суурийг бас хөгжүүлэх боломжтой юм байна гэд ер нь ингээ хамтарч ажилладаг багш нартайгаа энэ гой уралдаанд оролцсонгоо цаашдаа ер нь яаж гой хөвшиж оролцох вэ гэдэг дээр бас бодож ингэж тасралтгүй оролцохоор шийдээд одоо тухайн үед бол би одоо ахлагын сурагчтай байсан учраас ингээд ангидаа санал болгоод нэг хөөрхөн баг бүрдүүлээд анхны багаа оролцуулаад бас хөөрхөн чамгүй амжилт гаргасан. За тэгээ сурагчдын одоо унших чадварыг хөгжүүлэхэд одоо суур дэлгэц болох одоо X-Read-ийн цахим номын сан гэж айгүй гоё одоо платформ байгааг олж хараад тэгээ Lingors байгууллагатай одоо засварлалтгүй энэ чадрыг хөгжүүлэхээр шийдээд ингээд сурагчдаа бас чиглүүлж байна. За ингээд дунд ангийн сурагчид одоо манай сурагчид 6 дугаар ангиас эхлээд ангиараа зорилготой уншия уралдаанд оролцоод одоо энэ жил ингээд 2 дахь жилдээ уншия явж байна. Тэгээ ер нь ингээд ахлагын сурагч дунд ангийн сурагчдын одоо тэр унших одоо итвэхийн харилцааг харахад бол дунд ангиас нь уншуулбал хүүхдүүд ер нь итвэхтэй хөөрхөн юм хөвшил олох юм байна гэдэг зүйлийг бол олж харсан. Ахлагид орохоор хүүхдүүд одоо багасаа ингээд уншиж хөвшээгүй учраас зөвхөн ингээд багшийн шаардлаганд орол уншичаад бусад үед нь ингээд уншихгүй байх жишээний тэ нэг юм хугацаанд баригдаж уншаал болчиход байх жишээний. Одоо дунд ангиас нь уншуулаад ирэхээр ингээд өдөр болгон 7 хоногт нэг удаа багштайгаа өдөр болгон эцэг ихтэйгээ ингээд хамтраад уншихаар хөөрхөн юм хөвшилд унших одоо хөвшилд суралцаад байгаа нь айгүй давуу талтай. X-Read-ийн цахим номын санг ингээд уншуулснаар сурагчид нь гарч байгаа ямар өөрчлөлтүүд байна? Ямар эерэг нөлөөллүүд байна? Та тэрнээсээ хуваалцах. Энд хаанаас ч хизээч одоо өөрийнхөө унших чадварыг хөгжүүлэх боломжтой юм гоё цахим номын сан. За тэгээд дээрэс нь одоо багш бидний хүүхдэд чиглүүлж байгаа арга бол нөгөө extensive reading буюу тэ одоо энэ арга нь бол сурагчид одоо өөртөө тохирсон төвшөнд одоо өөрийнхөө сонирхлын дагуу дуртай номоо сонгож уншдаг ийм гоё боломжийг олгодгоор их давуу талтай учраас одоо хүүхэд бол одоо хин нэгэн хүнд ингээд захирагдахгүй те өөрийнхөө хүслээр сонирхсон гоё номоо сонгож уншиж байгаа нь улам тэднийг ингээд унших хүслийг бадрааж өгдөгөөр энэ цахим номын сангийн давуу тал байгаа учраас хүүхдүүд сонирхож уншиж гин гэж бид бол харж байгаа. Ингээ ангиараа уншиж байгаа бас нэг давуу тал нь бол бие биенээсээ бас их урам авч уншдаг юм байна. Ингээд ганцхан хүүхэд уншаад ах биш. Манай ангийн хүслийн ингэж уншиж जैन. За тэмүүлэн ингэж уншиж जैन гэл тэгэхэд бие биенээсээ айгүй хөөрхөн урам авж байгаа. За энэ дээр нь дөрөөлөд багш бол хүүхдүүдээ бас хөөрхөн өшөө илүү гоё уншуулахын тулд нөгөө багаар нь уншуулах гэсэн аргаар би бас хүүхдүүдэд уншилж үзсэн. Тэгээ нэг 3-3-аар нь баг болгоод те 3-аар нь баг болгож байгаагийн давуу тал нь болохоор энэ хүүхд болгон одоо хариуцлагатай байх, хүн болгон үүрэгтэй байж чаддаг юм баг байхгүй юу? Team 3 гэдэг миний нэг хэрэглээд байдаг арга хичээл дээр ч гэсэн ер нь бол энэ аргыг хэрэглэх дуртай. Тэгээ сая энэ X-Read-ийн цахим номын сангаар хүүхдүүдэд уншуулахдаа энэ Team 3 буюу энэ 3-аар унших дүрмийн аргаар уншуулж үзсэн чинь маш гоё ололттой. Тэгээд 3 гишүүн бол үүргээ маш сайн ухамсарлцдаг. Бие биендээ хөөрхөн ингээд хариуцлага тооцчдаг. Гуруулаа ижлэгэн уншсан номоо сонгож аваад түүнийгээ ингээд аюу хөөрхөн бүтээл хийгээд одоо жоохон бүтээл сэтгэлгээний давхар хөгжүүлэх гээд байгаа. За дээрэс нь манай хүүхдүүд чинь ингээд унших чадвар нь хөгжихийн хажуугаар бүтээл сэтгэлгээ хөгжүүлээд дээрэс нь нөгөө бүтээлээ бусдад ингээд тайлагнах, ярих те. Тэгэхээр тэн дээр бид нараас анхаарал төвлөрүүлээд одоо хамтарч ажилладаг тунгалаг багштайгаа хамтраад хоёулаа тэр бүтээлийг
тайлагнах юм ажлыг зохион байгуулж байгаа book review гэдэг. За тэрэн дээр бол ингээ 3 багийн хүүхдүүд ингээ хамтраад зурхан зураад те хинэн одоо аль хэсгээ ярих гэдэг ингээ гуруулаа өөртөө оролцоод бүх хүүхдээ оролцоод ингээ жигд хангаж өгсөн ийм гоё ололттой талууд ажиглагтаад тэгээ энэ дээрээсээ багш сурагч ингээ бүгд ингээ урам аваад за дээрэс нь энэ эцэг эхчүүд маань бас их хамтарч ажиллах шаардлагатай байдаг. Тэгээ манайхаас одоо энэ манай 6 дугаар ангийн 58 сурагчаас ер нь нэг 10 гаруй эцэг эхчүүд ер нь ингээ хүүхдтэйгээ хамтарч унших хөвшилт ингээ ер нь орж эхэлж байна. Тэгээ нэг дор бүгдээрээ шууд ингээ хөвсчихгүй байх л та. Ингээ гоё ингээд өдөр болгон давтамжтай ингээд уншаад эхлэхээр гоё зөв нөлөөлөлтэй бие биендээ нөлөөсөн хамгийн гол нь эцэгхийн болон багшийн ийм зөв нөлөөлөл хөвшилт сурах нь чухал байгаа учраас тэрэнд л зорж бид нэр ингэж уншиж яваад байна. Ер нь эхнээс ингээ хүүхдүүд маань уншиж хөвшиж гин гэдэг нь айгүй том ололттой тал. Уншичаад хайчихгүй цаашдаа ингээд уншаад ах боломжийг л бүрдүүлээд өгчих нь зөв юм уу л гэж хараад байгаа. Багшууд ингээд сурагчтайгаад ингээд илүү тулж ажиллаж байна те. Тэгвэл сурагчдын эцэг эхчүүд нь яг extensive reading аргачлалаар нь ингээд уншуулгаад ер нь ямар хандлагатай байдаг вэ? Бас оролцоо хэр байдаг вэ? Та тэрнээсээ гоё дэлгэрүүлээд яриалаа. Зүгээр шууд ингээ унш гэхээс илүүтэй хөөрхөн бас юм төлөвлөлт гаргаж байгаа. За энэ төлөвлөгөөнд бид нэр сурагчдаа яаж уншуулах уу? Одоо группээр хамтарч хичээл заадаг багшаа юунд уриалах уу те? За дээрэс нь эцэгхийн оролцоог бас бидэнд хэрэгтэй байгаа учраас энэ ажлын төлөвлөлтөнд эцэгтэйгээ хэрхэн яаж харилцаж хамтрах вэ гэдэг юм ажлын төлөвлөгөөг оруулсан. За миний хувьд бол ингээд эцэгхийн 5 баг байдаг. Тэгээ эцэгхийн 5 багаа ингээд жил болго ингээ үүргэжүүлээд ажилладаг. Жишээлбэл 1-р баг одоо урлаг спорт хариуцж хахад 2-р баг хүүхдийн одоо гадаад болон монгол хэлээр унших чадрыг хөгжүүлэх гэдэг ийм жил болго энэ багууд ингээд ажил үүргээ ингээ солиод явдаг. Тэгэхээр түрүү жил 6-р ангид уншиж эхлэхэд бол 2-р багийн эцэг эхчүүд маань яг энэ унших хүүхдийн сурагчийн уншаад хийсэн бүтээлийн үзэсгэлэн гаргах те сургуулийнхаа хэлний наадмаар энэ бүтээлээ бусдад тайлагнах гэсэн ажил дээр оролцож исэн. За энэ жилийн хувьд бол 3-р багийн эцэг эхчүүд маань энэ номын үзэсгэлэн ном уншуулах аянд бол багштай хамтарч ажиллана гэсэн юм төлөвлөгөөтэй. Тэгэхээр энэ яг тухайн багийн одоо нэг 10-аас 11 эцэг байдаг байхгүй баг дотроо. Тэгэхээр энэ багийн эцэг эхчүүдийг би энэ унших ажилдаа оролцуулах нөгөө 10 эцэг маань бусад эцэг эхчүүдэд бас яаж хэрхэн унших чадвар хөгжүүлэх ажилд оролцсон бэ гэдэг зөв нөлөөллийг бусад эцэг эхчүүдэд бас түгээсэ гэдэг ингээ хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр манай 2-р багийн эцэг эхчүүд бол жишээ нь ингээд яг тэр одоо тунгалаг багштайгаа хамтарсан сурагчдын бүтээлийн үзэсгэлэн буюу book review-ийг танилцуулах өдөрлөг дээр хурж ирээд хүүхдүүдтэй аюу гоё юм Harry Potter-ийн ном бэлгийг бүх хүүхдүүдэд ингээд бэлэглээ та нар маань ийм гоё ном уншиж эхэлсэн байна. Өшөө илүү их уншаарай гэд. Одоо манай хүүхдүүд ингээд Harry Potter-ийн 8 бот ном бүх хүүхдүүд байгаа. Зарим нь ингээд хөөрхөн солилцож уншсан байлээ. Тэгээ багшд хүртэл байгаа багш нь бас уншаад нөгөө хүүхдүүдтэйгээ солилцоод уншия шүү гэсэн уриалга хэлсэн учраас эхнээсээ бас яг юм бодит номыг бас солилцож уншсан байлээ. За тэгээд одоо ингээд 3-р багийн эцэг эхчүүд маань ажлын төлөвлөлтийн дагуу эхний эцэг эхчүүд маань одоо 7 хоногт нэг удаа бид нар 30 минут уншлага хийдэг байхгүй ангида. Тэр уншлаган дээр ингээд 2-2-ороо 3-3-ороо урагдаж ирээд багш нөгөө олон хүүхдтэйгээ уншихаар бас ингээд хөрөлцөхгүй байгаа учраас эцэг эхчүүдийн тусламж дэмжлэгийг хяналтан дээр тийм ээ зарим хүүхдийн ингээд үгийн сан дээр нь туслах хамтраад унших гэсэн ийм ажлууд дээр эцэг эхчүүдэд урьж байгаамаа. Тэгээд эцэг эхчүүд маань энэ дээр маш гоё хамтарч ажиллана. Ингэж ажиллаад зөвхөн энэ төлөвлөгөөт ажлын хүрээнд энийг ажил гэж орхихгүйгээр хамгийн гол нь энэ маань цаанаа хүүхдүүдээ унших хөвшилт сурах гэдэг. Ер нь хэдүүлээ ингээд унших хөвшилт сурахчих юм бол бидэнд ингээд бидний ажлын зорилгоор нь биелэх гээд байна л гэж тий. Зарим нэг хүүхдүүд бол ингээд өөртөө төгссөн төвшөндөө уншиж чинь зарим нь одоо сонирхолсон сэдвээр уншиж чинь тэгвэл танд яг ийм бяцхан нууц туршлага байх гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр яг сэдлийг нь ер нь яаж төрүүлж чинь яаж ингэж гол нь 100% хамруулж чинь бас зарим нь ингээд 5-6хан хүүхэдтэй ажиллах нэг өөр ангийн 30-40 хүүхэдтэй ажиллах нэг өөр байдаг шүү дээ. За тэр талаараа та бас гоё яриул. Сурагчдынхаа унших сэдлийг төрүүлнэ гэдэг бол бас их чухал. Бид нэг ингээд унших сэдэл төрүүлэхээр унш гэдэг хүүхдүүд бол хэзээ уншихгүй. Тэгээ энэ унших сэдлийг төрүүлэхийн тулд би ингээд хүүхдтэй бас өөрөө бага насндаа яаж уншдаг байсан, унших гэж хичээдэг байсан гэдэргээд өөрийнхөө бас бага насны түүхээс заримдаа ярьж өгдөг.
Тийм. За миний хувьд бол ингээд хөдөө өссөн малчин айлын хүүхэд. Гэхдээ ингээд аав ээж минь аягүй гоо сурах боломжоор хангаж өгдөг байсан. Ер нь бол хөдөөний хүүхэд бол ингээд ажил ихтэй шүү дээ. Ажлын тэр байнга л ажил хийнэ. Ажлынхаа хажуугаар яаж тэр номыг унших вэ гэж бас дундуур нь бодно. Тэгээд заримдаа бол ингээд овоолсон юм аргалынхаа ард нуугдж чад уншдаг гэдэргээд ингээд янз янзын хөөрхөн түүхээ ярьж өгөнгөт хүүхдүүд хоох тийм юм гэж зарим нь одоо нэг овоолсон тэгээ багшаа хизээ та тэр аргалынхаа араас олдсон гэдэргээл аягүй хөөрхөн. Тэгээд тэр багшаагаан тэр үеийг бодвол та нарт ингээ аягүй гой боломж их байдаг юм биш үү? Багш нь бол ингээл нэг урчижсэн цаасан ном олцоол тэрийг ингээд энэ тэнд нуугдаж унших ажлын хажуугаар те. Тэгээд тэгж уншдаг байхад та нарт одоо ийм гоё X-рийн цахим номын сан өшөө ном ингээд номын дэлгүүрээр дүүрэн ном өдр байна гэх те. За тэгээд багш нь ингэж уншсны давуу тал нь юу байсан бэ гэхээр давуу талаа хүртэл бас хүүхдүүдэд хэлхэн зүй байдаг. Тэгээ уншаад ингээ орхисон ингэсэн тэгсэн гэхээс илүүтэй. Жишээлбэл одоо ингээд нөгөө би одоо 12 настай байхдаа нөгөө дэлхийн залуучууд оюутны 13 дахь их наадам гээд одоо бүгд найрамдах ардчилсан Солонгос улсад зохион байгуулагдажсэн. Одоогийн өмнөд Солонгос улс биш нөгөө ардчилсан Солонгос улсад тэнд явж исэн. Тэнд яагаад явсан бэ гэхээр одоо малчин айлын 12 настай эмэгтэй онц сурдаг охин гэж заалт нэрж байгаа. Тэгээ энэ Монгол улсаас нэг 10-аад хүүхэд явж исэн юм аа. Аймагаас нэг төлөөлөл ирж исэн байгаа. Тэгээ би бол Төв аймгаа төлөөлж явж исэн. Тэгээ тэр онц сурсан шалтгаан нь одоо ээж авдаа зарагдал ажлаа хийхээ хажуугаар ном бас нуугдаж уншиж исэн. Тэрнтэй холбоотой. Яагаад гэвэл нөгөө ном уншина гэхээр хүүхдийн энэ сэтгхүй бас давхар хөгжиж идэг. Хэрвээ ингээ уншихгүй яваалах юм бол ингээл нэг номноос хуулаад даалгавар хийгээл яваад байна. Номоо уншаад байвал хүүхдийн одоо сэтгхүй хөгжиж янз янзын бас хичээлийн суурь болж өгч штэ тий. Бүтээл сэтгэлгээ илүү хөгжиж гэн гэдэг утгаараа би одоо малчин айлын хүүхд мөртлөө он сураад ингэж бас хэлийн дээс анх алхаж исэн түүх өдр маань их гой санагддгийн. Тэгээ одоо манай хүүхдүүдэд ийм гоё боломжууд нээлттэй байгаа юм чинь тэр байтугай олон хэлийн дээс гарах те тэгээ энэ бусад дүүнэртээ бас яаж гоё унших сэтлийг манай хүүхдүүдээс өгч болохоор байна те. За тэгээд мөн бас энэ сэл нь ном уншиж байгаа сэтлийг бас хөгжүүлэхийн тулд хичээлтэйгээ бас уялдаатай. Одоо бид нар англи хичээлийг 7 хоногт 4 цаг 5 цагаар судалж байгаа юм чи хичээл болгон дээр бид нар одоо ингээ яагаад гэдэг асуултыг айгу зөв тавих хэрэгтэй л да хүүхдүүдтэй. Тэгээ яагаад гэдэг асуултанд хариулахын тулд хүүхдүүд бодож эхэлнэ тийм ээ. Тэгээ тэр бодож байгаа зүйл дотор нь жишээ татахаар ингээ хүүхдүүдэд уншсан номын жишээнүүд айгу хөөрхөн орж ирэхээр нэгнийхэн жишээг хэлэхээр нөгөө ангаараа уншихаар айгу гой сонирхолтой юм бэлээ. Нэг нь жишээ хэлэхээр энэ тэр номноос татсан жишээ байна гэд танил хөөрхөн юмнууд эдгээр нь гарч ирэхээр бас ингээ айгу урамшдаг гэх юм уу. Тэгэхээр энэ хичээлтэйгээ уялдаатай бас хөөрхөн одоо номоо нэгэнт багш нь мэддэг хүүхэд нь мэдчихэвэл тэрнээс нь бас сонирхолж оруулж ирэх тийм харилцаа оруулах хичээлтэйгээ баг зэрэгээр холбож өгвөл цаашдаа бас их сонирхолтой болдгийм байна да гэсэн зүйлүүдийг олж хараал байна. Тэгэл энийгээ багш би бас хөвшиж бас хийх хэрэгтэй. Тий, тэгээ явахлаар адилхан ингээл хүүхдүүдтэйгээ хамтраал хөгжөө явах юм байна да. Тий. Одоо ингээд тунгалаг агштай хоёр 23-аас ингээд аягуулсан уншуулаад дүрлээд эхэлсэн тий. Тэгээ дахиад энэ жил дахиад өөр олон ангиуд бас орж байгаа. Ангиараа уншиж байгаа, англиар уншигч ангиуд болж байгаа. За энэтэй холбоотой ер нь 23 дахь сургууль бас ингээд багш сурагчдыг аягуулсан одоо дэмждэг санагддаг. Тэгээд ер нь удирдлагаас нь хэр дэмждэг вэ? За удирдлага багш тэгээ эцэг ихийн ингээд гурвалсан холбоо байдаг шүү дээ. Ер нь тэгжээж сурагчид бас илүү төлхөө одоо боловсралтай анхаардаг. За тэгвэл удирдлагын зүгээс ер нь хэрхэн багш нарыгаа дэмжиж бас хамтран ажилтдаг талаараа та бас гоё бусад багш нар бусад удирдлагуудад гоё туршлага зөвлөгөө өгвөл. За саяны асуулт их гоё асуулт байна. Тэгэхээр манай сургууль бол одоо гадаад нэг үндэслэн сургалттай сургууль гэдэг утгаараа 6 хэлийг гүнзгийрүүлэн судалдаг. Тэгээ энэ хэл хэлийг гүнзгийрүүлэн судалж байгаа сурагчид за сургалтын үйл ажиллагаа хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа багш нараа бол удирдлага, сургалтын менежер, санхүүгийн дэмжлэг бол маш сайн өгдөг. За жишээлбэл одоо бид нар одоо өнгөрсөн жилээс энэ дэлхийд өрсөлдөх Улаанбаатар 2024 гэсэн энэ ангаараа зорилготой унших X-рийн цахим номын сангийн
уралдаанд ангиараа оролцоод сургуулийн удирдлага бол 100% дэмжиж л ингээд тэр хоёр анги маань хоёр дахь жилдээ ингээд үргэлжлүүлэн уншаа явж байгаа. За ингээд сургуулийн дэмжлэг маш сайн 100% байсан учраас энд бол ингээд багш сурагч эцэг эхийн одоо урам гэх юм уу те урам авч улам их одоо амжилт гаргах итгэх зүтгэлтэй оролцох гэдэг ийм гоё хүч болж өгч байгаа. Тэгээ үндээч бид нар бас нэлээд их шамдан хичээж уншиж ажиллаж байгаа. Энэ маань ингээд бидний ингээ хөгжүүлэх маш том түлхэц болж өгдөг ийм гоё дэмжлэг бол 100% байна. За ингээд энэ дээр үүнээс гадна бас ингээд тухайн хэл судалж байгаа сурагчдын одоо гадаад дотоод харилцаа гадагшаа явах те багшигаа хөгжүүлэх энэ зүйлүүд төр манай сургуулийн захиргаа, сургуулийн удирдлага, санхүүгийн дэмжлэг бол 100% байдаг. Дашрам дэлхийд сургуулийнхаа удирдлага те менежерүүдэд байнга дэмжиж яддаг хүргэлж одоо талархаж явдаг шүү гэж бас хэлье. За мөн бас нөгөө эцгийн нээлттэй хаалганы өдрөөр одоо манай сургуулийн захиргааны зүгээс гоё мэдээллүүдийг өгдөг, нэгдсэн мэдээллүүдийг эцэгчүүдэд өгөөд за тэгээд дараа нь мэрэгжлийн бүх багш нартайгаа бүх эцэгчүүд нэг бүрчлэн уулзаж зөвлөгөө авдаг. Энэ дээр бас манай энэ X Reading Цахим номын сангийн давуу тал одоо унших боломжтой энийг ингээд уншвал танаа хүүхд ийм төвшөнд ингэж хүрэхээр байна гэсэн гой зөвлөгөөнүүдийг бас эцэгчүүдээ сая бас давхар өгөө явсан. Тэгээ ер нь бол одоо хүүхдийн төвшин багч бай, дунд их бай, аль ч хүүхдэд бол бүх энэ цахим номын сан багш нарын зүгээс бол санд болгосон. Яагаад гэвэл энэ X Reading цахим номын сан чинь хүүхэд дуртай үедээ өөрийнхөө сонирхсон сэдвээр тийм ээ дуртай хөнгөн ямар ч төвчний номоо сонгож унших боломжтой гэдэг эцэгчүүдээ бас таниулах хэрэгтэй байсан учраас энэ үүнийгээ бас давхар таниулаад авсан юм гоё ололттой уулзалтыг хүртэл сургуулийн захиргаа маань бас зохион байгуулдаг. Ийм гоё дэмжлэгүүд бас маш их байдаг. Багш нар бид өмнө бол өөрсдөө ингээд X Reading цахим номын санд уншиж эхэлсэн ба сүүлдээ жижиг багуудыг оролцуулж ягаад за өнгөрсөн жилээс бол манай сургуулиас 2 ангийг сонгож энэ X Reading цахим номын сангийн ангиараа зорилготой уншийн уралдаанд оролцуулсан. За энэ маань бас аюу хөөрхөн амжилттай оролцсон учраас энэ хичээлийн жилд нэмээд одоо англиг үнзэрлэн судалж байгаа 2 6 дугаар анги за мөн 8 дугаар анги 9 дугаар ангийн нэг бүлэг ингээ нийт 4 анги нэмэгдэж уншиж байна. Тэгэхээр энэ бол ингээ үр дүнтэй дэмжлэг сайтай байсан учраас ингээд хүүхдүүд маань унших чадвараа хөгжүүлэх тийм ээ энэ гоё хөвшил суралцахаар энэ олон ангиудыг багш нар маань удирдан чиглүүлээд амжилттай оролцоод явж байна. Анх удаа extensive reading аргачлалаар сурагчтай уншуулж байгаа багш нарт ямар зөвлөгөө өгөх вэ? Анх удаа эхлэхэд заавал анхаарах зүйл ч юм уу те? Эсвэл уншлагыг яг зуршил болгоход юу чухал байдаг вэ? Тэр талаас X Reading цахим номын сангаар одоо дамжуулан сурагчтайхаа унших чадрыг хөгжүүлж эхэлж байгаа олон багш нар байна. За эдгээр багш нар маань эхлээд өөрөө бас цахим номын сандаа ороод те ямар төрлийн ямар ном байдгийн байна. Яаж ер нь унших юм аргачлалаа өөрөө бас сайхан олоод за миний зүгээс бол ингэж уншаарай гэсэн жижигхэн юм видео бичлэгийг анх бол хүүхдүүдэд өгч танилцуулж байсан. Хаашаа норохыг юугаа сонгох юм гээл те шинэ уншигч нарт бол за тэрэн шиг манай багш нар одоо бол багш нарын энэ техник технологийн чадварууд бол аягүй өндөр болсон шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө бас яаж гоё таниулж хүүхдүүдэд татах вэ гэдэг аргуудыг өөрийнхөө аргаар бас гаргаад ирэх байх. Тэгэхээр жижигхэн хөргөн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Одоо хүүхдүүдэд уншуулахад надад юу хэрэгтэй вэ? Би өөрөө ганцаараа явхад ямар ачаал хүндрэл авах вэ? Надад хэн тусалж чадах вэ? Хинтээ хамтрах вэ гэсэн юм гоё төлөвлөлтүүдээ өөрөө сайхан гаргаад тэгээд дээрэс нь мөн одоо Lingors байгууллагаас явуулж байгаа одоо ментор багш нарын зөвлөгөө за аюу олон гоё подкастууд за дээрэс нь нөгөө PPT зөвлөмжүүд өдр байдаг штэ тэдрийг бас ингээд пэйжд нь байрлалцсан байдаг учраас нээлттэй орж харах хэрэгтэй. За мөн байгууллагын нөгөө зөвлөгөө өгдөг утас байдаг. Тэр утас бол бас айгуугаа чөлөөтэй тодорхой хариулт маш хурдан шуурхаа өгдөг штэ. Тийм тэгэхээр эдгээр энэ зөвлөмжүүдийг дагаад тэгээ багшуудын өөрийнх нь ер нь хичээл зүтгэл бас их орно. Төлөвлөгөөгөө сайхан нарийн гаргаад бас ингээд 7 хоногтоо ер нь бол 1-2 удаа бас яг тууштай уншихтаараас анхаарал эхлэх юм бол маш гоё амжилт олох боломжтой. Тий.
эцэгхийн хувьд бол бас гоё нээлттэй. Тэгэхээр X-Read-ийн цахим номын сан гэж ер нь яг юу юм бэ гэдэг ойлголтыг эцэгтэй гоё зөв өгөх хэрэгтэй. Би жишээлбэл эцэгхийн хурал дээр яг өөрөө нөгөө өөрийнхөө код админ багшийн кодоор ороод X-Read-ийн цахим номын сан гэж нэг ийм гоё боломжтой платформ байдаг юм аа гэд өөрөө яг ингэж ороод ингэж уншдаг ийм төрлийн ном жанр байдаг гэдгийг эцэгхийн хурал дээр л танилцуулж ирсэн. Тэгээд ийм санал байна. За ингээд та бүхэн бол одоо эцгийн зүгээс хүүхдүүдтэй мэдээж бицэн одоо санхүүгийн хөрөнгө оруулалт хийж өгч туслаарай гэдэг ийм одоо ажлыг санал болгосон. Тэгээд мэдээж нөгөө эцгийн 5 багтаа ийм үүрэгтэй ингэж оролцсноо гэдэг үүргийг нь бас таниулаад үүргээ тодорхой болгочих юм бол эцэгчүүдийн бас ингээд дэмжиж гэсэн айгүй олон саналуд ирдэг. Ингээд бүх юм тодорхой болчих юм бол ер нь бол ажил бол их урагштай явна. Тэгээ эцэгчүүдийн зүгээс одоо багш нь эндээс ингээд гоё уншуулад эхэлсэн хүүхд чинь бас итгэвч байгаа юм чинь эцэгчүүд бас гоё зөв нөлөөлөгч байх дээр бас туслаарай гэж хэлэх гээд байгаа. Энэ нь ямар зөв нөлөөлөл вэ гэхээр өдөр болгон ч юм уу эсвэл 7 хоногт 2 удаа ч юм уу нэг 15-20 минут хүүхдтэйгээ хамтраад уншчих хэрэгтэй. Одоо эцэг их бол яг нэг хүүхдийн тойл эцэг их хажууд нь уцаа барайл суужвал хүүхдээ уцаа барайл суух гэдэг. Би одоо яг өөрөө дунд насны 6 дугаар ангийн хүүхдтэй байхгүй юу? Би өөрөө нэг за мессеж шалгаал нэг жоохон бас уцаа барь суун штэ тий. Тэгэл суухад яг хүүхдээ миний хажууд яг уцаа бараа суудаг байхгүй. Тэнгүүт нь гинт би бодвол за чи яг намайг бариад байвал яг л бариад байх юм байна. За гингүүтээ за одоо хоёулаа жоохон номоо уншия. Дараа нь хоёулаа чиний дуртай ямар тоглоом байдаг үлээ гээл те хүүхдтэйгээ ингээ ярилцаад нээлттэй. Энэ ярилцаж нээлттэй байгаа нь бол маш их давуу тал. Өөрөө хажууд монгол номоо бариа сууж болно. Хүүхэд өөрөө англи хэлээр англи номоо уншина үз те. Гэх мэтчлэн гоё зөв нөлөөлөгч байж чадвал эцгийн үүрэг оролцоо бол маш гоё харагдах юм аа. Тэгээд энэ нь бол цаашдаа ингээд зөв хөвшил сурч яана л гэсэн үг шүү дээ тий. Манай дээр мөн сургууль дээрээ одоо зөвлөгөө авах, ментор авах бүрэн боломжтой байдаг. Хүсэлтүүдийг манайх руу мэйлээр утсаар холбогдоод авч болдог байгаа. Маш гоё туршлагуудаа хуваалцсан. Багштайдаа маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд маш олон сурагчдыг гоё уншуулаарай, унших тадалд сургаарай гэж хүсье өрөөё. За баярлалаа.